За баярлалаа. Шалгалтын ажлын хэсэгт бас талархал илэрхийлье. За асуулт бол алга байна. Угаасаа гүйцэд асуулт хариулах боломж байхгүй техникийн хувьд те. Тэгэхээр зүгээр санал хэлэх гэсэн юм. Шалгалт хамарсан хугацаа бол 2016 оноос 2025 он гээд нэг нам дангаараа засгийн эрхийг бариад жишээлбэл улсын хурлаас бол 491 шийдвэр гаргаснаас 221 шийдвэр нь хэрэгжээгүй буюу хэрэгжээгүй хувь нь 45% таа тий. Зөвхөн төсвийн байнгын оронд хамаархан. Тэгэхээр бид нар одоо яаж нөгөө гаргаж байгаа шийдвэр гаргаж байгаа энэ хууль тогтоомжийг хэрэгжихгүй замхарч болдгийг л харж байгаа нэг жишээ. Энэ тайлан дээр бас дурдсан байна. Би зүгээр ганцхан жишээг нь хэлье. Одоо нөгөө бид нар чинь нэг автомашиныг төрийн машиныг хэмнэлттэй хэрэглээ цэнхэр дугаартай унж хэрэглэе гэсэн хэрэгжилтэн дахиад энэ дээр 70% та буюу үлдсэн 30% нь дахиад дарга нарынхаа эхнэр хүүхдийг дэлгүүр сургуультанд зөөдгөл ийм л одоо ялгаатай ялгамжтай байдал. Төрийн албан агч бол одоо жишээлхэд багш нар ажил хайцсан цэцэрлэгийн хүүхдтэй сургуулийн хүүхдтэй хүмүүс нь хүүхдээ яах вэ, дээрэс нь өөрийгөө яаж ажиллаа хийх вэ гэдэг ийм амар бэрхшээл дунд байхад дарга болцноороо зүгээр нөгөө цэнхэр дугаар авахгүйгээр авгаа хүүхдээ хаашин дуртай газар зөөн, төрийн мөнгөөр зөөн, төрийн бензинээр зөөн. Тэгээ хэрэгжээгүй байгаа шалтгаанууд чи ерөөсөө энэ ч гарч ирээд байгаа байхгүй. Тэгээд одоо энэ 2024 оны засгийн газрын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр 12-оос 15 их найт төгрөгийн алдаа дутагдал зөрчил илэрсэн дахиад хариуцлага хүлээсэн хинч байхгүй. Та нарынхтаа бол бас давхардаж гарч ирэх юм шиг байна миний ойлгож байгаагаар. Тэгэхээр энэ сая жаргал сайхан гишүүн бас ярьсан. Хариуцлага хэн хүлээх юм. Тэг өнөөдөр одоо энэ засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрынхан бол бид нар саналаа бичиж өгөөд ажил дуусчихна гэж яриад шүү дээ. Гэтэл засгийн газар өөрөө хариуцлага хүлээхгүй буюу дарга нарынхаа цалин нэмж өгдөг. Дээрээс нь бид нар хариуцлага тооцож чаддгүй. Дахиад нэг тоо ярив. 2023 оны зөвхөн цалингийн одоо зардал дээр 2.3 их найт төгрөг байсан. 2025 онд 6.3 их найт буюу өөрчлөлтөнд 4 их найт төгрөг. Монгол Японы эмнэлэг дээр эмч ажилчдынхаа цалин нэмэхийн оронд эмч ажилчдынхаа тоог нэмэхийн оронд захиргааныхаа албан агчдын тоог нэмээд захиргааныхаа албан агчдын буюу одоо тэр нэг аж ахуй хариуцсан дарга нарынхаа тоог нэмж байгаа цалингийнхаа зардлыг дахиад өсгөө яваад байгаа. Энэ мэтлэнгээр бид нар байгаа онохгүй шийдвэр маш их гаргаж байгаа. Төсвийн тухай хууль бас нэг шийдвэр зүг биз. Тэгтэл байгаа онохгүй энэ зардлуудаа гаргасаар байгаад өнөөдөр багш нарын цалин, эмч нарын цалин, босод төрийн албан агчийн цалин, тэтгэврийн нэмэгдэл ярьж чадахгүй өргүү зардал 4 их найдаар гаргачаа сууж байгаа засгийн газрын бодит байдал. Энийг цаашид анхаарч ажиллахгүй бол үнэхээр болохгүй түвшинд хүрсэн баг. Энэ саналыг хэлэх гэсэн.